Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би түүх нийгмийн ухааны хичээлийг 26 жил заажээ. Орчин үед дахин тангихим хосолсон сургалтыг өргөн дэлгэр хэрэглэх болсон байна. За үүнтэй холбоотойгоор би мэдлээ санд 20 гаруй хичээлийг тавьж байршуулжээ. За Монголын түүхийн хичээлийг би түүхэн бол өргөн ерөнхий агуулгуудаар бол зааж ирсэн байгаа. Харин энэ мэдлээ санд байршуулах хичээлүүд бол тодорхой хичээл агуулгыг маш олон арга зүйг хослуулан хэрэглэх замаар байршуулсан нь сурагчдад хичээлийг сонирхолтойгоор бие даан суралцах ийм боломжийг бол нэмэгдүүлсэн байдаг. Би сүүлийн тэр монголчуудын уламжлалыг эртний улсуудын түүхээр мушгихна гэдэг энэ хичээлд нэгэн контентийг бол ашигласан байгаа. Видео контентийг ашиглахдаа тухайн үед хууль зүйн газар ажиллаж байсан мэрэгчлэлтнийг мөн хичээл зааж байсан сурагчдаа зочноор урьж оролцуулаад музейн танхимуудад бичлэгүүдийг бол хийсэн байна. За энэ бичлэгээрээ би 3 төрлөөр бол ашигласан байдаг. За эхнийх нь бол хичээл дээр эхний удирдгал хэсгийг нь бол хичээл дээр ашиглаж байгаа. За энэ удирдгал хэсгийг ашиглаад үүн дээрээ тохирсон даалгаврыг хичээл тос бүр хичээл дээр нөгөөд хүүхдүүдээр гүйцэтгүүлэхэд нийтдээ бол 20 орчим минут гүйцэтгэх боломжтой гэдэг. За энэ бичлэг бол өөрөө бол бүтнээрээ бол 40 минут гаруй юм бичлэг байгаа. За энэ хичээлийг би мөн нийгмийн ухааны хичээлд энэ контентийг бол нийгмийн ухааны хичээлд давхар ашигласан байдаг. Нийгмийн ухааны хичээлд энэ бичлэгийг бол үндсэн хуулийн дээр 6 зүйл заалт 6 бүлэг тэр бүхнээр нь тусгайлан судалж үндсэн хуулийн үзэл баримтлал гэсэн 3 цагийн хичээлд бол энэ видео бичлэгийг өргөн ашигласан байдаг. За тэгээд энэ бичлэгийг бол түүх болон нийгмийн ухааны хичээлд ашиглах боломжтой. За мөн мэдлээ санд хичээл байршуулах явцад энэ бичлэгээ би бас ашигласан. За энэ бичлэгийг ашиглаад ард нь бол би бичлэг дээр тулгуурлаад интегратив даалгавар гүйцэтгэх ийм бие даалтуудыг оруулсан байна. За мөн захим хичээл хийхээс гадна хүүхдүүдэд бие даан суралцах ийм боломжийг бол энэ олгож болох юм. За холцсон сургалт гэдэг бол өөрөө мэдээллийн олон их үүсвэрийг үр дүнтэйгээр ашиглах ийм боломжийг бол нээж өгч байгаа. Орчин үеийн хүүхдүүд өөрсдөө бол мэдээллийг олон суугаар хүлээж авдаг, өөрсдөө боловсруулж чаддаг ийм чадвар нь өндөр хөгжсөн байгаа учраас танхимын сургалтын дээр чиглэлийг өгөөд бие даалтаа мөн захим санд байршсан хичээлийг судлах замаар өөрийнхөө мэдлэгийг өргөжүүлэх юм боломжтой. Сургалтын арга зүйн хувьд бол илүү бүтээлч олон аргыг бол хэрэглэх нь зүйтэй гэж би бодож байна. Гэтэ танхимын сургалт маань 40 минут явагдаж байгаа учраас цаашид хүүхэд түүхийг гүнзгийрүүлэн судлахаар бол энэхүү хосолсон аргуудыг шууд авч хэрэглэх хосолсон аргаар бие даан суралцах юм боломжийг хүүхдүүдэд өрдүүлж өгөх нь айлшгүй шаардлагатай болж байгаа юм аа. Та бүхэнд баярлалаа.